Монгол Ардын намынхаа хоёр тал болон харилцан мэдээлэл хийцгэлээ. Журам дүрм дагсан авилгын үүд хаалгыг хаах цаг болжээ. Энэ үйл Улаанбархантай хавсарсан томоо дэгдэх эрсдэлтэй байна. Биткойн бизнесүүд хөрөнгө оруулж эхэллээ. Архангай аймгийн хүүхдүүд бусад аймгийнхнаас илүү өсөглөн байгаа судалгаагаар тогтогджээ. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Улс төр улаасж байгаа энэ өдрүүдэд Монгол Ардын намынхан ээлж дараалан мэдэгдэл хийж бие биенийхээ хэлсэн үг ярьсан зүйлсийг араараас нь өгөөсгөж ницаалт хийсээр байна. Өнөөдөр дэлхийд улсын хурлын гишүүн сайн зориг Зандан шатрын засгийн газрыг огцруулахаар 40 гаруй гишүүний гарын үсгийг цуглуулад байгаа талаараа мэдгдсэн. За ингэхдээ засгийн газар огцроход хэд хэдэн үндслийг хэлсэн. Гэсэн ч түүний хийсэн мэдэгдлийн өмнөхөн Дандан Нямсайд араас нь Жавхлан сайд тайлбар хийж хэлсэн үгийг нь ницаалаа. За энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүрэхээр яг одоо манай сэтгүүлч Сүрлэгмаа студид ажиллаж байна. Оройн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр болсон үйл явдлыг цаг хугацааны дараалалаар ярьсан илүү зэгцтэй байх. За эхлээд хин юу гэж мэдэгдэл хийв, гол хөндөж байсан асуудлууд нь юу байсан бэ? Тэгэхээр яг өнөө өглөөний 10 цагт улсын хурлын гишүүн сайн зоригийн зүгээс ерөнхий сайдыг огцруулахтай холбоотойгоор мэдэгдэл хийнэ гэж бол мэдээллийг тараасан байдаг. За гэхдээ түүний зүгээс гарч ирэлгүй удасаар 10-30 минутад аж үйлдвэр Эрдэс соёлын сайд Дамдан нэм бол мэдээлэл хийсэн байдаг. За тэрээр яг энэ улсын хурлын гишүүн сайн зоригийн шүүмжлээд байгаа засгийн газрын 55 дахь тогтоол нь улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн охирол учруулах хэмжээний тогтоол биш байсан гэдэг одоо байр суурийг илэрхийлсэн. За тодруулах юм бол одоо засгийн газрын өнгөрсөн 8 дугаар сард энэ баталсан тогтоол нь улсын төсөвт одоо ямар нэгэн дарамт учруулах зүйл биш. Харин эсрэгээр яг нүүрсний арилжааг идэвхжүүлэх, биржийн арилжааг дэмжсэн ийм заалт байсан гэдэг зүйлийг мөн ярьсан байгаа. За ингэхдээ бол яг энэ аж үйлдвэр Эрдэс соёлын сайдын зүгээс яг ийм утга агуулгатай тогтоол бол өмнө нь бараг 10 ч удаа одоо мөрдөгдөж, батлагдаж одоо хэрэгжиж явж байсан. Гэтэл энэ удаа сайн зориг гишүүн ингэж гаргаж ирж энэ тогтоолыг дахин онцолж зэр дундаа Зандан шатрын засгийн газрын одоо хийсэн одоо баталсан тогтоол руу дайрч байгаа нь бол өөрөө улс төрийн зорилготой гэдэг бол мэдэгдлийг хийсэн байгаа. Тэгэхээр яг Дамдан нэм сайд юу гэж ярив, сайн зорин гишүүн бас юу гэж ярива гэдгийг бол бид мэдээллийг тэнцвэртэй өргөхнөөс соёлонгоос нь бол яриаг авсан байгаа. Тэгэхээр яг одоо энэ яриаг хүрхье. Гэтэл 2025 оны 1-р сарын 1-ээс 8-р сарын 19 хүртэл биржийн арилжаа 7.5 сая тонн 15.4% байсан нийт экспорт. Хоёр их найдын борлуулалт хийж 97.8 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. Нэмэлт орлого гэдэг нь дуудлага худалдаанаас өссөн үн багхгүй юу? Гэтэл энэ саяын шийдвэр гаргаснаар 40 хоногийн хугацаанд 40 хоног шүү. 1 сар 10 хоногийн хугацаанд бид 5.1 сая тонн нүүрс борлуулж биржийн арилжааг бараг 20% хүргэсэн. 19.8% хүргэж 2.3 их найд төгрөгийн орлого олж 80.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олгыг олсон. Өөрөөр хэлбэл хаанасаа бодож олсон бүүмэд 200 тэрбум төгрөгийн алдагдал гэдгийг би мэдэхгүй. Тооцоолол гаргаж ир. Бид оны төгсгөл гэхэд 130 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох ийм тооцооллыг хийсэн. Аль эрт бид нэр одоо 60% даваа явж байна. Хаз гэж нүүрсний жоохон сэргэлт явж байна. Азтан. Гэтэл энэ нүүрсэн дээрээс орж ирэх орлогоосоо бид нар хамнаатыг хөршлөөд бидэд авах ёстой авахгүй байдал руу ингэ орж байгаа. Өмнө нь ингэж явсан шүү дээ гэд. Өмнө нь бол уул уурхайн биржийн бүтээгдэхүүний хувьд гараагүй байсан байхгүй юу? Гараагүй байсан. Тэгээ өнөөдөр гарчаад ахад уул уурхайн биржээс ухраад за одоо бараг л ярихад өөрийнх нь мэдээлэлээр бас хэлжээлэн шүү дээ. Татвараас зогсчих гад ч юм уу ингээд бултуулаад ахаар нь л одоо заагуудаа тэгээд ил тод яваад аваад үлдгэлтэй гээд энэ алхмыг хийж байгаа шүү дээ гэж байна. Тэгэхээр өдөр яг Дамдан нэм сайд тайлбар хийснээс хойш нэлээд хугацаа өнгөрсөний дараа сайн зориг гишүүн мэдэгдэл хийсэн. Тэр энэ үеэр яг засгийн газрын 55 дахь тогтоолоос гадна Монгол улс дефолт зарлахад ойрхон байгаа, төрийн сан хоосорсон гэх мэтчлэн ноцтой зүйлийг ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ одоо байгаа бидний мэд эдийн засгийн үзүүлэлтүүдээс тэс ондоо юм шиг санагдаад байгаа. Энэ талаар илүү мэдээлэл өгөөч.
Тэгэхээр яг одоогийн байдлаар засгийн газраас бол Монгол охины хийсэн тооцоололоор валютын нөөц бараг 6 тэрбум Америк долларт хүрсэн гэдэг мэдээллийг бол албаныхны зүгээс өгч байгаа хэдий боловч за яг сайн зэрэг гишүүнийг хэлж байгаагаар бол энэ бол одоо гадаадын бонд олон арилжааны банкудад хадгалагдаж байгаа одоо мөнгөн одоо үлдэгдлүүдийг нийлүүлээд гаргасан дүн гэдэг мэдээлэл бол өгсөн. Нэг осондоо яг валютын нөөц болоод бусад эдийн засгийн өсөлттэй холбоотой үзүүлэлтүүдийг зандан шатрын засгийн газар бол худлаа хийсэн гэж бол тэрээр хэлсэн байна. За өөрөөр хэлэх юм бол яг одоо байгаа нөхцөл байдал бол зандан шатрын засгийн газрын 100 хоногийн тайландаа хийсэн тоо баримтуудаас зөрүүтэй гэдэг зүйлийг бол ярьсан байгаа. За ялангуяа бол яг энэ дээр бол одоо жавхлан сайд бол хариу тайлбар хийсэн. За тэрээр бол валютын нөөц бол хэвийн хэмжээнд байгаа. За яг энэ сайн зэрэг гишүүний ярьсан зүйл бол яг эсэргээрээ байгаа гэдэг зүйлийг ирсэн. Тодруулах юм бол валютын олон улсын валютын сангийн одоо хүмүүс Монголд ирж ажилласан. За энэ үеэр бол одоо санаа зовох шаардлагагүй зээл болон бусад зүйлүүд дээр одоо харьцангуй сайн байна гэдэг зүйлийг ирсэн. За нөгөөтэйгөр Монгол улсын зээлжих зэрэглэлч мөн одоо нэмэх бие түвшинд буюу дэжгүй одоо өмнөх одоо олон жил хадгалагдаж ирсэн дунд түвшийн үзүүлэлтүүдээс харьцангуй сайжирсан гэдэг мэдээллийг бол өгсөн байгаа. Тэгэхээр яг энэ хоёр хүн юу гэж ярив, ямар байр суурийг илэрхийлэх гэдгийг бид мөн адил хоёлонгоос нь бол байр суурийг одоо авч хүргэсэн байгаа. Тэгэхээр яг одоо та бүхэнд энэ хоёр хүний яриаг хүргье. Миний бас тандаж авсан мэдээлэлээр төрийн сангийн данс улаацсан байна. Цалин дэтгэврээ тавьж чадах хэсэг дээр ер нь жоох эргэлзээтэй байдлаар орж байгаа. Тэгээ олон улсын валютын сангийн төлөөлөгчид бас Монгол улсад одоо ажиллаж байгаа шүү дээ. Та бүгд мэдж байгаа бах тий. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлээд та хэд бол үндсэндээ дефолт зарлах буюу дампуурлын ирмэгт орсон олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамаарч хэсэг шийдэгдэх зүйлийг ярьж байгаа юм байна. Иймэрхүү л одоо нөхцөл байдалтай эдийн засаг болцоод байхад бодит байдлыг хэлэхгүйгээр бүх юм болж байгаа мэтээр зөвхөн нэг рил шахаж, сошиал дээр рил шахаж засгийн газрын ажлыг хийж байгаа гэдэг бол туйлын харамсалтай байж байгаа. Олон улсын валютын сангийн баг ирээд ингээ явлаа. За тэгэхээр одоо ямар нэг одоо эрсдэлтэй зүйл гарсан ч юм уу төлбөр тооцоо зээлийн одоо гадаад зээлийн үр зээлээс холбоотой ямар ч тийм эрсдэлтэй зүйл байхгүй гэдэг дүгнээд явсан. За эх 7 хоногт би олон улсын валютын сангийнхаа намрынхаа хуралд явна. Сайн зэрэг гишүүнийг би өөрөө цуг яваасаа гэж бодож байна. Өөрөө цуг яваад очиод эндээс өстой лайв байна уу, юугаа байна уу цуг суужгаад Монгол улсыг олон улсад яаж харж байна гэдгийг өөрөө харах хэрэгтэй. Санал болгон дээр бид нар нийлэх албагүй шүү дээ, тийм ээ. Засгийн газраас бол шийдвэр эцсийн шийдвэр гарсан. Ингээд бид нар засгийн газрынхаа шийдвэрийг одоо хамгаалаад за тэгээд биржээ дэмжээд за ийм хүнд үед бас дотоодын манай эдийн засгийн одоо гол хэсэгч бол тэртээ дөрвөө өссөн уулуурхаа болцсон байгаа үед бүгдээрээ хамтдаа ингээд унчиж болохгүй. Ийм маш тодорхой юмыг ингэж гуйж буруу талаас нь тайлбарлах. Би сайн зэрэг гишүүнийг өөрөө мэдэхгүй дээ ойлгохгүй дээ гэж энэ юус огт бодохгүй байна. Улс төрийн зорилготой юм уу даа л гэж ингэж харсан. Тийм учраас энэ биржийнхаа тогтолцоог бид хамгаална. Энд чинь үндэснийхээ биржийн үйл ажиллагааг дэмжиж ийм шилжилт хийж байгаа байхгүй юу? Сайн зэрэг гишүүний яриан донд бас нэг анхаарал татах зүйл байсан. Засгийн газрын 55 дугаар тогтоол дээр сангийн яам эсрэг байр суурьтай санал дүгнэлтийг хөргүүлсэн гэж байсан. За тэгвэл яагаад засгийн газар баталчихав? За засгийн газраас өргөн барьж батлуулсан тогтоол дээр нь гол яам болох сангийн яам эсрэг байр суурьтай байсан гэдэг нь үнэхээр үнэн мэдээлэл үү? Тэр үзэгч та бүхэн сая сангийн сайд жавхлангийн яриаг бол сонссон баг. За тэрээр бол засгийн газрын 55 дугаар тогтоол дээр засгийн газрын одоо яамд буюу одоо салбарын сайд нар нь өөр байр суурьтай одоо байсан хэдий боловч за танхим одоо засгийн газар нэг одоо ингээд том агуулгаараа ингээд нэгдсэн шийдвэрт хүрэх ёстой учраас за аргагүй ихэнд бол энэ одоо засгийн газрын тогтоолыг батлахад бол дэмжиж саналаа өгсөн гэдгийг бол илэрхийлж байгаа юм. За тодруулах юм бол сайн зэрэг гишүүний яг энэ мэдээлэл хийх үеэр дурдсан гол зүйл нь 55 дугаар тогтоолыг хэрвээ засгийн газар баталчих юм бол за энэ бол нүүрсний худалдаа авахч тал дээр болон за одоо ер нь бол нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд бол яг энэ тогтоолын дагуу бол үргэж халах эрсдэлтэй гэдэг зүйлийг сангийн яамнаас бол дүгнэлт саналдаа бол дурдсан байдаг. За гисэд боловч яг тухайн үедээ одоо сангийн яам энэ саналаа буцаан татаад яг засгийн газрын нэгдсэн байр сууриас ер нь бол яг энэ одоо байгаа эдийн засгийн нөхцөл байдалд энэ одоо тогтоолыг одоо батлаад за нүүрсний арилжааг улам одоо нэмэгдүүлэх зүйтэй гэдэг мэдээллийг бол өгчвэсний дагуу яг энэ саналыг бол илэрхийлээд нэгдсэн байр суурьд хүрсэн гэдэг бол мэдээллийг өгсөн байгаа. За тэгэхээр яг энэ улс төрийн хүрээнд өрнөж байгаа үйл явдал болоод за энэ улсын хурлын гишүүдлөө засгийн газрын гишүүдийн ээлжлэн одоо хүргэж байгаа байр суурь няцаалтуудыг бол манай Тэнгэр телевиз та бүхэн тэнцвэртэйгээр мэдээллийг хүргэсээр авах болно. Тэгэхээр маргааш ч гэсэндээ ер нь бол
сайн зориг гишүүний зүгээс яг энэ Зандан шатрын засгийн газрыг огцруулахтай холбоотой улсын хурлын гишүүдийг гарын үсгийг нь бол цуглуулад эхэлсэн. За ингэхдээ бол 50 шахам гишүүдийн тоо бол хүрээд байгаа. За энэ бол хууль засныхаа дагуу 126 гишүүний 4-1-ээс дээш гишүүдийн санал гарын үсэг авсан учраас улсын хурал дээр хилэлцэгдэх боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ асуудлыг бол маргааш албан ёсоор улсын хурлын дараад өргөн мэдүүлнэ гэдгийг бол тэрээр хэлсэн байгаа. Тэгэхээр бид энэ талаарх мэдээллийг бол цаг алсгүй та бүхэнд хүргэсээр авахлаа. Мэдээлэл хүргэсэнд баярлалаа Сүрлэгмаа. Дараагийн мэдээг хүргэе. За энэхүү Монгол Ардын намынхан хоёр талдаа гарчгаад нэг бол засгийн газрыг огцруулах, за эсвэл улсын хурлыг тарах асуудлыг ил талдаар ярих боллоо. Энэ улс төрийн бужигнаан дунд ард улсын төсөв эзэнгүүдэж байна. Сандал судалтайгаа үлдэх хэсэг нь эргэлзээтэй болцоод байгаа сайд нарт салбарын төсөв хамаагүй мэт хайж, төрийн албаныхан ч хүлээлтийн байдалд орж улсын ажил үндсэндээ урагшлахгүй байгааг зарим улсын хурлын гишүүд шүмжилж байна. Иймд улс төрийн бужигнааны хүлд улсын ажил чирэгддэг тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Ерөнхий сайдын муу эрх хэрэгч намын дарга хэн байхаас үл хамаарч төрийн ажил явдгаар явах учиртай. За угаасаа хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. За энэ халаас илээ хийгдэх нь зүйн хэрэг. Гэтэл энэ болгонд нь төрийн албаныхан төгшүүрийн байдалд орж өмнөх ажилдаа биш албан тушаалтаа санаа зовдөг нь нууц шээ. За ийм төрийн албаны доктортой ажлыг хангахаас нааш төрийн үйл хэрэг гацхгүй явна гэдэг боломжгүй зүйл гэдгийг Тэмүүжин гишүүн хэлж байлаа. За иймд эргэцэн хүрээнд өөрчлөлт оруулахгүй бол эрх хэрэгч нам өөрсдөө ашигтай байдлаар төрийн албаны хуулийг төгжсөн гэлээ. Дээр улс төр хөдөлгөөн ороход л ажлаа хаяад ийш хараад хэн одоо дараа холхол хэний ард одоо очижягсвал би энэ дээр үлдэх бол гэдэг горилго тэгээд төр нь өөр ажил хийхгүй зогсож штэ. Ардын намхан өнгөрсөн 8 жил бүтэн засаглахтаа төрийн албаны хуулийг төгжээд авцсан штэ. Ардын намны засгийн газар, Арслан намын засгийн газараар солигдоход бол төрийн алба бүтнээр өөрчлөгдөхгүй гэдэг л одоо баг зарчим тэнд үйлчлэх баг. Ардын нам дотроо нэг фракцаараа солигдоход ер нь бол бүтнээрээ самрах хэмжээний одоо тийм систем байна гэсэн үг байхгүй юу? Нөгөө төгөөр төрийн үйл ажиллагаа төсвийн төлөвлөлт хэн гэдэг хүн засгийн газрын тэргүүн байхаас шууд хамаарч өөрчлөгдөж хувирдаг нь үнэн. Уг нь Монгол улс хөгжлийн бодлогоо яаж төлөвлөх юм, хөрөнгө оруулалтаа юунд зарцуулах юм гэдгээ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиараа тодорхойлж 5 жилээр нь батлаад явдаг. Гэтэл эх 5 жилд юу хийхэж хилэлцэж батлаагүй байж эх оны төсвийг засгийн газар төрүүлээд өргөн барьчихсан. За дөнгөж өнгөрсөн 7 хоногт л засгийн газар өнгөрсөн жилүүдэд төсвөөс зарцуулсан хөрөнгө оруулалтын үр дүн нь ямар байв гэдгийг нэгтгэж дуусжээ. За энэ бол засгийн газар хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг харуулж байгаа нэг жишээ гэлээ. Монгол улс 5 жил мөнгөө ийшээ зам барихад зарцуулнаа. Эсвэл сургуультай зарцуулнаа. Нэг ээлжийн сургуулаа одоо болоход бүх мөнгөө зарцуулнаа гэдэг энэ бодлого дээр бид нар одоолтол тогтож шийдэг байх гэсэн. Тэгэхээр би бол зөвхөн сайд солигдох хэсэг бол ерөөсөө гол асуудал биш гэж харж байгаа. Бид нар яадаж энэ 5 жилийнхаа үндсэн чиглэлээ баталмаар байна. Батлахын тулд өмнөх 5 жил маань хэр үр дүнтэй байсан бэ гэдэг дээр үнэлэлт өгнөлт өгмөр байна. Энэ дээр ерөөсөө улс төрийн яриа хэлцээр энэ дээр ерөөсөө ийм хилцүүлэг огт өрнөхгүй байгаа байхгүй юу? Монголчууд бид цөөхүлээ. За сайн ярил садан дөрөл болчихдаг ийм улсад улс төрийн хямрал дээцэхтэй хүрвэл улс орноо татан унгаах эрсдэлтэй. За тиймээс болж буй үйл явдлаас сургамж авч цаашид улс төрчлөлтийг төрийн үйл хэрэгтэй хэд холилдох эрсдлээс татан гаргах нь өнөөгийн 126 гишүүний үүрэг болж байна. Өөрсдөө сагснаар нь хэмжиж ирсэн төсвийн төгрөг бүр үр дүнд зориулах ёстойг ловсон жамц гисэн болсон цагаас хойш хэлсээр байгаа. Гэтэл нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал сайжирч иргэдийн амьдрал хэр байгаагаас үл хамааран бодлого боловсруулагчид хэдэн байшин барьж туу цаажилснаар төсвийн хуваарлалтаа хийсээр байна. Боловсрол эрүүл мэндийн салбарт олгох санхүүжилтийг нэмэгдүүлэхдээ хүртэл өмнөх төсвийн үр дүнг харах ёстой гэлээ. Иргэжил хүүхэд хамгаалалт 20.1 тэрбум төгрөг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжихэд 9.3 тэрбум төгрөгийг зарцуулахар төсөлжээ. За гэтэл энэ зардлуудын үр дүнг юугаар яаж хэмжих вэ гэдгийг эргэлзээтэй. Гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын сайдын хүүхдийн хөгжил хамгаалал хөтөлбөр тусагцсанаар бол үйлчилгээнд хичнээн хүн хамрагдсан. За яг ямар хүүхдүүдийг хамгаалсан кейс буюу тохиолдлоор хэмжих нь хэр оновчтой хэлж мэдэхгүй. Энэ мэт ойлгомжгүй асуудлууд эх оны төсвийн төсөвт тусгагдсан байна. Бодлогынхаа дагуу яавал их нүүрс гарах залуучуудын асуудал бол бусад бүх яамдуудад хамааралтай гэдэг утгаараа бид нар яам болгоны одоо хэлцүүлэгт оролцсон. За эндээс ингээ харж байхад бол жишээлбэл эрүүл мэндийн сайдын багцад одоо орсон байгаа анхаарал татгууц нэг одоо төсөв нь болохоор 2 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд
одоо зарцуулна, бууруулах чиглэл гэдэг ингээд тавьсан байна. Гэтэл хитрхи ингээд ерөнхий сэдвийн дагуу зүгээр зорилт болгоод ингээд тэгин ингээд эрүүл мэндийг дэмжин, эрүүл мэндийн боловсрол олгоно гэдэг 7 тэрбум төгрөг жишээлбэл тавьсан байх жишээтэй. Хариулт авъя. 2026 оны төсвийн төсөлд урсгал зардлын өсөлтийг 2.6%, харин хөрөнгийн зардлын өсөлтийг 12.6% байхаар тооцсон. Эх онд усын төсвөөс 3.2 их найт төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ санхүүжилтийг эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч зэрэг салбаруудад түлхүү олгоно. За тухайлбал боловсролын салбарт 100 гаруй сургууль, 90 гаруй цэцэрлэг барихаар төлөвлөсөн байгаа юм а. За үүнээс гадна нийт төсвийн урсгал зардалд 24 их найт төгрөг. Үүн дотроо бараа үйлчилгээний зардал нь 9.7 их найт төгрөг байна. За энэ сүүлийн 6 жилийн хугацаанд 3 дахин өссөн тоо юм. 2018 онд хог хаягдал зайлуулах хортон мэрэгчдийн устгал ариутгалд 41 тэрбум төгрөг зарцуулахаар төсөөлж исэн бол эх онд 59 тэрбум төгрөг болжээ. Харин гадаад томилолт 26 тэрбум байснаас 86 тэрбум болж 3 дахин нэмэгдсэн байна. Нэгэнт барьсан сургууль, нэгэнт барьсан соёлын төв эмчин ус цахилгааны нөхөстэй дулаанаар хангах хэвээр. Тхийн тулд дагаал өндөр урсгал зардлууд гарч байгаа. Тэгэхээр өмнөх жилүүдийн одоо тэр нөгөө оновчгүй төлөвлөлт маань урсгал зардлыг илүү их өсгөөд байгаа. Энэ нь буцаад одоо нөгөө татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй одоо тэнд хүүхд сураагүй хахад одоо тэр сургуулийн одоо баг одоо хангалттай хүүхд байхгүй хахад тэр сургуулийг халаах хэрэгтэй болж байгаа байхгүй тий. Тэр хэмжээний одоо үр ашиггүй зардлууд бол гараад байгаа. Төсвийн урсгал зардал 2018 оноос хойш тасралтгүй өсөж байна. За энэ ирчээрээ тэлсээр байвал улсын төсвийн алдагдал болж улмаар үр нэмэгдэхэд гарцаагүй. За гэтэл урсгал зардал нь өнгөрсөн хугацаанд ямар ч үр ашиггүй зүйлд зарцуулагдсны үр нөлөө өнөөдрийн төсвийн хэлэлтээр харагдаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд энэ тэмдгүү үр дүнгээ өгдөггүй театр, соёлын төв барьсан. За нэгэнт улсын төсвийн хөрөнгөөр барьчихсан барилгыг зарцаахгүй тулд урсгал зарлын мөнгө төлдөг. Ийм жишгийг үргэлжлүүлэхгүй тулд үр дүн суурилсан төсвийн зарцуулалтыг хийхийг хүнлэнгийн судлаачид хэлсээр байгаа юм. Мөн одоо төргөн төслөгийн маш Төрийн албаны хурган дарга нь өөрсдийн үзэмжиндээ тааруулан журам тушаал гаргаж, үүн дээр нь доод түвшний албан тушаалтнууд нь дур зоргоор ажиллана. За энэ нь төрийн албан хаагчдын хууль журмаар хаацалагдсан авилгын үе талах болжээ. Манай сэтгүүлч 2025 онд шийдвэрлэгдсэн шүүхийн той мэдээлэлээс энэ мэд журам дүрм дагсан авилгын хэрэгүүдийг шүүж үзсэн байна. Энэ бол 3 сарын өмнө шийдвэрлэгдсэн хэрэг. За 2018 оны үед автотээврийн үндэсний төв төрийн өмчөд үйлдвэрийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал 3 жилийн хугацаанд 500 гаруй тээврийн хэрэгсэл чиргүүдийг техникийн хяналтын үзэлдэгт оруулахгүйгээр тэнцвүүлсэн хэрэг гарсан байна. За өөрөөр хэлбэл авилга авч эдгээр автомашиныг тэнцвүүлсэн хэрэгт буруутгагдсан. Ингэхдээ техникийн хяналтын үзэлэг явуулах журмыг ашигласан байна. За тодруулах юм бол журам зааснаар техникийн хяналтын үзэлгийг суурин болон явуулын гэсэн хоёр төрлөөр хийдэг. Суурин үзэлгийн хариунд мэдээллийн санд боловсруулагдаж тэнцсэн тэнцээгүй нь шууд гарч ирдэг. Өөрөөр хэлэх юм бол хүний оролцоо бага гэсэн үг. Харин явуулын үзэлгийг хийхдээ заавал гараар шивж оруулдаг учраас худал мэдээлэл бүртгэх боломжтой юм байна. За гэхдээ ийм үйлдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд ажилтнууд нь үзлэг явуулсан гэх тээврийн хэрэгслийн зургийг авч баталгаажуулах шаардлагыг тавьдаг байна. За энэ нь мөнгө авч үзлэгт оруулахгүйгээ шийдэх маш том боломжийг өгч байгаа юм. Энэ хэрэгт холбогдсон хүмүүст 1-2 жилийн хоригдлыг өгчээ. 2022 онд төлбөр авах цэгээр гарч байсан хит хитэн тээврийн хэрэгслүүдийн жинг хэтрүүлж ачаа хатсан гэж худал хэлж нэмэлт торгуулийн мөнгө бэлнээр авсан байна. Энэ хэрэг ганц заллах бус ачаа хэтэрсэн автомашинуудыг гаргахдаа төлбөр хураагчид авилга авах боломжийг журмаар бүрдүүлж өгдөг гэдгийн нотлогоо юм а. 2020 онд нэр бүхий цэцэрлэгийн эрхлэгч өөртөө зориулан тушаал гаргаж таньдаг хүнээ цэцэрлэгийн үйлчлэгчээр томилжээ. За гэтэл өнөөхөн ажил үүргээ огт хийгээгүй атал 10 сарын турш 4 сая төгрөгийн цалин олгосон байна. Ингээд тушаал гаргах эрхтэй цэцэрлэгийн эрхлэгч төсвийн мөнгнөөс өөртөө илүүчилсэн юм а. Тушаал гаргах эрхгүй нь харин иргэдийг шантаажilж мөнгө авна. Харин албан тушаал арай дээгүүр дарга нь өөрсдөө тааруулан журам батлана. 2022 онд Гайлийн ерөнхий газрын даргын дугаар тушаалаар зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гайлийн улсын хилээр нэвтрүүлэх журам. За мөн чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журамд тус нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна. Өөрөөр хэлбэл хилээр орж гасан хүн бүрээс буюу нэг шил арх, нэг хайрцаг тамхинаас хүртэл онцгой албан татвар авах заалтыг журмаар оруулж ирсэн. За азаар улсын дээд шүүхээс энэ заалтыг хүчингү олгосон байдаг. За энэ мэт дур зоргоор ашигласан журмын цаана иргэдийн халаасыг тэмдэгч зохицуулалт тусдаг нь эндээс харагдана. За саяхан эдийн засгийн хөгжлийн сайд учрал хиймэл оюун ашиглан бизнесийн эрх чөлөөнд халдаж байгаа 110 хувь байгааг хэлчихсэн. Харин одоо
энэ мэтээр авилга авах нөхцөлийг бүрдүүлж байгаа хурган дарга нарын өөрсдөө зориулсан журам дүрмүүдийг илчлэх цаг болжээ. Биткойны ханш 125 мянган Америк долларыг давж түүхэн дээд түвшинд хүрлээ. Ингэснээр 8 дугаар сарын 14-ний өдрийн түүхэн дээд ханшийн түвшнийг шинжилээд байна. Харин зах зээлийн үнэлгээ нь 2.5 тэрлион долларт хүрчээ. 2025 он гарцаар биткойны ханшид ханшийн өсөлт тавмгайлах дүр зураг ажиглагдсаар байгаа. Тодорхойлбол Америк нэгдсэн улсын засгийн газрын санхүүжилт зогссон. Мөн биткойны ETF сангийн арилжаа болоод томоохон байгууллагуудын биткойнд хөрөнгө оруулж байгаа нь зах зээлийг эрчимчгэд нөлөөлжээ. Мөн энэ Америк нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд засгийн газартаа итгэх итгэл буурч улмаар илүү төвлөрсөн бүтээгдэхүүн рүү хөрөнгөө төвлөрүүлж байгааг салбарын эксперт хэлж байна. Ер нь энэ ханшийн өсөлт 24 оны 4 сарын биткойны хагаслалтын үйл явдалтай бол шууд уялдаа холбоотой. Мөн өсөлтийн гол нөлөө үзүүлж байгаа нь мэдээж биткойн ETF буюу ETF сангийн арилжаанууд нөлөө үзүүлж байгаа. Мөн томоохон байгууллагуудын биткойнд оруулж байгаа хөрөнгө оруулалтууд. Өөр онцлог үйл явдал гэвэл Америк нэгдсэн улсад ерөнхийдөө засгийн газрын үйл ажиллагаа хагас хэлбэрээр зохисон байгаатай холбогдсон хэрэглэгчид илүү улс төртэй холбоотой төвлөрсөн бүтээгдэхүүнтэй доллароос илүүтэй биткойн буюу энэ захин валют, крипто валют илүү баталгаатай хөрөнгүүдэд төвлөрүүлж эхэлсэн байна. Ингээд дэлхийн бүх бирж дээр арилжааны хэмжээ огцом өссөн байна. Мөн энэ зах зээлийн хэрэглэгчдийн чиг хандлага илүү урт хугацаанд хадгалагдах төлөв ажиглагдсны үндсэн дээр мөн ханшийн өсөлт гарч байгаа юм а. Эрэлт зөвхөн жижиглэнгийн арилжагчдаас бус хээж сан, томоохон корпорациуд бүр төрийн хөрөнгө оруулалтын сангууд хүртэл биткойнд хөрөнгө хуваарлан уламжлалт зах зээлийн эрсдлээс хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж байна гэж шинжээчид үзэж байна. Ерөнхий зах зээлийн хэрэглэгчид нийт хандлага нь биткойноо урт хугацаанд хадгалах буюу хатуу хүтэн бит хэтвч рүүгээ шилжүүлж эхэлсэнтэй холбоотой ер нь энэ зах зээлийн хандлага маань илүү урт хугацаанд үргэлжлэх юм байна. Энэ өсөлт урт хугацаанд үргэлжлэх баха гэсэн хэрэглэгчдийн дунд эрэг сэтгэл үлдсэнтэй холбоотой энэ ханшийн өсөлт гарч иж байгаа гэж харж байна. Биткойны өсөлт цаашид илүү өндөр өсөлтөд хүрэх эсэх асуудал хөрөнгө оруулагчдын дунд хөндөгдөж байгаа юм. Хөрөнгө оруулагчдын хувьд 10 дугаар сарыг биткойны ханш өсөлтийн сар хэмээн нэрийддэг. Энэ нь зүгээр нэг таамаг биш бололтой. Одоогоос бараг 10 жилийн өмнө биткойны ханш ердөө $4,000 байхад Монгол банкыг биткойны нөөц бүрдүүлэхийг ард санхүүгийн нэгдлийн ганх үеиг зөвлөж байсан. Тухайн үед санхүүгийн шинжээчдийн хэлж байснаар нөөц бүрдүүлсэн бол Монголоос өнөөдөр эдийн засгаа хөнгөн өөд татах боломж бүрдэх байлаа. Одоогоор дэлхий дээр бүгд найрамдах хэд ард улс, Украин, Их Британи, Хойд Солонгос гэх зэрэг томоохон улс орнуудын төв банкуд биткойны нөөц бүрдүүлдэг байна. Хамгийн сүүлд Шведийн парламентын гишүүд шаардаж төв банка нөөц бүрдүүлэхэд хүргэсэн байна. Дэлгэцтэй хамт байгаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй олон улсын шагнал болох Нобелийн шагналын эзэд тодорч эхэллээ. Уг шагнал нь шинжлэх ухаан, уран зохиол, энх тайван, эдийн засгийн салбарт хүн төрөлхтний хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог. За энэ жилийн Нобелийн шагналын эзэд 10 дугаар сарын 6 буюу өнөөдрөөс 13-ны хооронд зарлагдана. Харин шагнал гардуулах ёслол уламжлалт ёсоор 12 дугаар сарын 10-нд Стокгольм болон Ослод зэрэг зохион байгуулагдана. Өнөөдөр Монголын цагаар 17 цаг 15 минутанд Шведийн нийслэл Стокгольм хотод Нобелийн шагналын хорооноос 2025 оны физиологи ба анагаах ухааны Нобелийн шагналын эзэдийг зарлаа. Мэри Бронков, Шимон Сакагучи, Фред Рамстел нарын эрдэмтдийн багийг дархлааны тогтолцооны захын дэвшил үүсэх механизмыг тайлбарласан нээлтүүдийн төлөө шагнаж буйгаа Нобелийн шагналын хорооноос мэдэгдлээ.
Анагаах ухаан, хийм, физик, инх тайван, эдийн засгийн салбарын шагналуудаас илүүтэй олонний анхаарлыг ихээр татаж тэр хэрээр маргаан мэтгэн дагуулдаг төрөл яалтчгүй утга зохиолын Нобелийн шагналын номинац үлээ. Өнгөрсөн жилийн тухайд Өмнөд Солонгосын зохиол Шанган цагаан холдон романаараа түүхэн учир шалтгаантай сэтгэл зүйн зочрол, шархтай нүүр тулж хүний амьдралын эмзэг талыг нээн харуулсан маш их хүчтэй яруу найраг төрөлүүдаараа Нобелийн утга зохиолын шагнал хүртлээ гэж Шведийн академиас тодорхойлж байсан билээ. Энэхүү бүтээл нь монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд сонирхолтой нь романы дунд бүлэг нь монгол толб буюу бидний хэл заншнаар хөх толб гэдэг нэртэй. Мөн түүний бичсэн хөвгүүн ирлээ бүтээл монгол хэлнээ орчуулагдсан тохтой. Харин энэ оны Нобелийн утга зохиолын шагналын тухайд Австралийн Жеральд Мурнин, Унгарийн Ласло Крашнек-Хорка, Румыны Мерче Картасерку, Канадын Ан Карсон, Энтгийн Салман Рушди нар мөнхийн кандидат гэж нэрлэгддэг Харуки Муракагийн хамт нэр дэвшиж байгаа билээ. 2025 оны Нобелийн утга зохиолын шагналын эзнийг зарлах ёслол 10 сарын 9-ний пүрэв гарагт Монголын цагаар 20 цагт Тэнгэр телевизээр та бүхэнд хүрнэ. Намрын сэрүү орж ханиад томны итгэвчил эхлээд байна. Өмнөх жилүүдийг бодвол энэ үйл хамгийн хүнд хэлбэрийн А болон Б хүрээний томуу дэгдэх эрсдэлтэй гэж тандалт судалгаагаар тогтогджээ. Мөн 11-р сараас эхлэн томуу болон Улаанбурхан өвчний хавсарсан дэгдэлт гарах эрсдэлтэй гэсэн дүгнэлт гараад байна. Тиймээс өнгөрсөн сараас эхлэн бага насны хүүхдүүд болон өндөр настан архаг хууч өвчтэй иргэдийг үн төлбөргүй дархлаажуулж эхэлжээ. Дархлаажуулалт одоогоор 70% байгаа юм байна. Энэ намар өвөл хүүхдүүдээ өөрсдийгөө ханиаднаас хэрхэн хамгаалж болох талаар манай сурвалжлагч Наран Туяа сурвалжлаа. Энэ 7 хоногт улсын хэмжээнд томоогийн өвчлөл идэвхжлийн үе дээрээ байгааг холбогдох албанаас хэллээ. Томоо тус өвчлөл 10 дугаар сараас эхлэн бүртгэгдэж 1 болон 2 дугаар саруудад оргил үедээ хүрдэг. Жил бүрийн томоогийн эвлэрэлд 700 мянга гаруй иргэн томоо болон томоо тус өвчнөөр өвчлөдөг. Сүүлийн жилүүдэд томоогийн дэгдэлтийн оргил үеэр 1 жилдэл гэхэд 50 орчим хүүхэд нас барах болжээ. Энэ жилийн тандалт судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн томоогийн AB хүрээний хэв шинжийг агуулсан Солонгос улсад үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэнэ. Дархлаажуулалт өмнөх 3 жилтэй харьцуулахад 20-40% өндөр байгааг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хэллээ. За одоогоор бол хүн амын эргэлтэнд бол томоо төст вирусүүд байна. За тухайлбал одоо риновирус байна, интервирус байна, улирлын ич томоо вирус нөгөө параинфлюенза гэж хэлдэг те. За эдгээр вирусүүд бол хүн амын эргэлтэнд байна. За энэ вирусүүдийн гол онцлог бол хөвчлэн илүү нөгөө бага насны хүүхдүүд илүү өвдөх эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл жоохон хүндрэх, за амьсгалын дээд замын хүндрэл илүү өгөх, өөрөөр хэлбэл бөглөрөлт байдлаар те хоолой бачуурах гэх мэт. Сүүлийн 3 жилд томоогийн өвчлөл 2 дахин нэмэгдэж, үргэлжлэх хугацаач уртасч хүндрэл ихтэй байгааг эмч санууллаа. Өнгөрсөн оны статистик мэдээгээр томоогийн өвчин нь амьсгалын зам эрэгтний өвчнөөр нас барах шалтгаан болж байна. Тодорхойлбол 1-4 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 1-дүгээрт, 1-1 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 2-дугаарт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20%-ийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл 5 хүүхэд тутмын 1 нь томоогийн хүндрэл, уушигны хатгалгаа өвчлөлөөр нас барж байна. Яагаад гэвэл хүүхдүүд маань өглөө эрт хичээлдээ цугладаг явдаг нэ сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн насных маань өглөөрт гардаг тий. Тэгэхээр зэрэг нөгөө хүүхдүүдийнхээ зөв хувцлалт ялангуяа нөгөө шууд дулаан гэрээс гараад хүүтэй амьсгалтлаад шууд нөгөө нэг амьсгалын дээд зам цочрох ийм эрсдэлтэй байдаг учраас эдгээрүүд маань өөрөө томоо талдварын нөгөө илүү эрсдэлт хүчин зүйлүүд болоод идэг. Томоогийн улиралд 50,000 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэх, эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэж, нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт хүндрэлтэй болжээ. Дархлаажуулалтыг өрхийн эмнэлэгтээ үн төлбөргүй хийлгэх боломжтой гэлээ. Улсын хэмжээнд 21 аймгийн хүүхдүүдийн дунд бие бэлтрийн судалгаа хийхэд Архангай аймгийн хүүхдүүд бие бэлтрийн хөгжил хамгийн сайн үнэлгээтэй гарчээ. Энэ нь сүү цагаан эдэний хэрэглээтэй холбоотой байна. Харин говийн болон зүүн аймагуудын хүүхдүүд шимтгийллийн дутагдал их, бие бэлтрийн хөгжил таархан гэж дүгнэгджээ.
Нийт аймагуудад шимт ижил сайтай чанартай хүнс бага учир хүүхдүүдийн дунд бие бэлтрийн өсөлт муу, шимт ижилийн дутагдал өндөр гэдэг. Үүнийг тайлбарлахдаа нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой гэж үздэгч зарим аймагт өөр байна. Тухайлбал Архангай аймгийн хүүхдүүдийн бие бэлтрийн өсөлт бусдаасаа илүү байгаа нь судалгаагаар тогтогджээ. Учир нь Архангай аймгийн хүүхдүүд сүү цагаан эдээг тогтмол өдөр тутамдаа хэрэглэж байгаа нь бусад аймагуудаас илүү ялгаатай бие бэлтрийн өсөлт хөгжил, булчингийн мас өндөртөө байхад нь нөлөөлсөн байна. Яг судалгаанаас харахад мэдээж аранхачууд илүү их цагаар хэрэглээд байгаа тэдний бие бэлтрийн хөгжлийг айгүй төлхөн өндөр болгож байгаа. Энэ мөн гэхдээ яг олон улсын судалгааг харах юм бол бас цагаа эдээ өдөр болгон нэг аяга сүү уудаг хүн одоо Харвардын 40 жилийн судалгааны үр дүнгээс харахад өдөр болгон нэг аяга сүү уудаг хүмүүс илүү эрүүл мэндийн ачаалт авах чадвар айгүй сайн байдаг. За сэтгцийн үед бас бие махбодын эрүүл мэндийн үед айгүй юм сайн байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Тэр өдөр болгон хоол хүнсэндээ цагаа эдээ сүү уух нь болохоор тухайн амьдралын чанарыг сайжруулахад айгүй чухал нөлөө үзүүлдэг. Тэгээ бас саяхан 2000 оноос хойш хятадууд хүүхдийн сургуулийн өдрийн хоолндоо сүү өгч хэлсэн. За тэр нь хятадуудын дундаж өндөрийг 10 см өндөр болгосон гэсэн судалгаа байгаа. Хуамын хоол тэжээлийн үндэсний 6 дугаар судалгаагаар 100 аймагуудын хувьд хоол тэжээлтэд анхаарах шаардлагатай, шим тэжээлийн дутагдaltaй гэж дүгнэгджээ. Түүнчлэн говийн аймагуудын иргэдийн дунд уснаас хамааралтай эрдэсийн дутагдал өндөр байна. Энэ нь цаашлаад хоолны шингэлт, кальцийн дутагдалд ороход нь хүртэл нөлөөлжээ. Тиймээс говийн аймагуудын хүүхдүүдийн биеийн өсөлт сул, шим тэжээлийн дутагдaltaй гэх судалгааны дүгнэлт гарсан байна. Аймаг болгоны усны хэрэглээ амт чанар өөр байгаа нь эрүүл мэндэд нь олон төрлийн нөлөөг үзүүлж байна. Тухайлбал Баруун аймгийн ус нь илүү давсархаг учраас түүнийгээ дагаад хоол хүнсний давсны хэрэглээ нь өндөр. Энэ нь цаашлаад Баруун аймгийн иргэдийг хотоодны хорт хавдраар өвчлөхөд нь хүргэж байна гэлээ. Далаар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Хоёр машин хоорондоо мөргөлдөх, шүргэлцэх тохиолдолд 40-50 минут замын хөдөлгөөнд саад учирч, цагдаа ирж зохицуултал 200-аас 300 автомашины хөдөлгөөнд саад учирч төгжрөл үүсдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ асуудлыг шийдэх жолоочийн даатгалын хуулийн өөрчлөлт өнгөрсөн 7 хоногоос хэрэгжиж эхэлсэн байна. 7 дугаар сард батлагдсан шинэ хуулиар жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ гаргасан ослын улмаас хүний амнаас эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохирлгүй, өөр хоорондоо маргаангүй тохиолдолд цагдаагийн оролцоогүйгээр ослыг баримтжуулан цахимаар даатгалын компанида зураг илгээж ослын газрыг орхин шууд даатгагчтай хандна нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болжээ. Хүмүүсүүдэд дараах юм давуу тал үүсэж байгаа. Нэгдүгээр тул төгжрөл дээр нөгөө зампер ослоос үүдсэн төгжрлийг бууруулахад тодорхой юм хурдцтай шийдвэрлэх юм боломжууд бий болсон байж байгаа. За хоёрдугаар тухайн ослуулсан гэдэг бид нар камерын системээр ингээд баталгаажуулчихж байгаа. Тэгээ ямар холбогдогч талууд энэ ослолд оролцсон бэ гэдгийг ингээд тодорхойлчихж байгаа учраас гарч байгаа. За гуравдугаарт нь бол мэдээж шинэ нэг замын хөдөлгөөний дүрм зөрчөөд энэ ослыг бий болгоцсон бэ гэдгийг харж чадж байгаа. Даатгуулагчийн өөрийн цахимаар одоо мэдээлсэн мэдээлэл, за дээрээс нь замын хөдөлгөөний удирдлагын төвөөс камерын хэлтийн системээс авсан мэдээлэл дээр үндэслээд даатгалын компани хөдөлбөрийг шуурхай шийдвэрлэх ийм боломжтой болсон. Үүн дээр бол ямар нэгэн үнийн дүн заасан, хязгаарсан бол тэмцэгцүүлэлт байхгүй. Энэ оны 7 дугаар сард батлагдсан зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр жолоочийн даатгалд хамрагдаагүй болно. Хугацаанд дууссан үед тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол 100,000 төгрөгөөр торгохоор болжээ. Энэхүү өөрчлөлт нь замын хөдөлгөөний дүрм зөрчсөн, осол гаргасан этгээдийн хариуцлагыг эдийн засгийн аргаар нэмэгдүүлэх ач холбогдолтой байна. Цаашлаад хариуцлагатай жолооч хамгийн багаар даатгуулдаг, хариуцлагагүй жолооч хамгийн их санхүүгийн эрсдэл хүлээдэг олон улсын жишгт шилжингэлээ. Түүнчлэн хиймэл оюуны тусламжтайгаар даатгалд хамрагдаагүй болон даатгалын хугацаа дууссан жолоочийн зөрчлийг илрүүлж торгуулийн төлбөрийг нэмэгдүүлсэн гэлээ. Тэгэхээр яг гудам замд одоо хөдөлгөөнд оролцож байгаа байдал дээр нь албаагч нарын хяналтыг тавьж байна. Энэ дээр бол нийтдээ 1926 жолооч даатгалын хугацаа дууссан буюу огт даатгалгүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд бүртгэгдээд байна. Эдгээр жолооч дээр зөрчлийн хуулийн 11-ийн 15-ын 7 дахь залтаар 101 жир торгуулийн арга хэмжээг бол тооцож ажилласан байна.
Ичлогчнор маань осол аваар бий болох үед л ашигладаг. Бусад үед бол энийгээ үзэж хардггүй гэсэн мэдээллийг бол өгч байгаа. Тэгэхээр ерөөсөө жолооч бол одоо яг террористийн техникийг бүрэн бүтэн байдлыг үзэж шалгах. Дээрээс нь энэ даатгалынхаа гэрээг хугацаанд дууссан үгүй юу? Гэрээн дээр ямар зүйл заалт байдгийг, ямар эрхтэй, ямар үүрэгтэй гэдгийг сайтар судалж байгаарай гэдэг. Улаанбаатар хотод 700 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцдог. Өдөрт 300-аас 400 зам тээврийн ослын дуудлага бүртгэгддэг. Улаанбаатар хотод дийлэнх бүртгэгдэж байгаа осол зөрчлөн зүүн эргэх уулзвраас чигээрээ явж мөргөлдөх, чигээрээ явах замаас баруун болон зүүн эргэх тохиолдолд мөргөлдөх зэрэг зөрчлүүд байна. Манай улсад өнгөрсөн онд л гэхэд 133 мянган зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байдаг. Энэ нь өмнөх оны мөн үеэсээ 22% өссөн үзүүлэлт юм а. Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2% татварыг хүчингү болгох саналыг 100 мянган иргэн дэмжсэн. Ингэснээр улсын хурал дээр энэ асуудал хэлэлцэгдэх боломж бүрдсэн юм а. Улмаар өргөдлийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэж үзээд татварыг нь тэглэх боломжтой гэж үзэж дэмжсэн байдаг. Харин одоо төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллан 2% татварыг тэглэх асуудлаар санал дүгнэлт боловсруулж байна. Иргэдийн анхдагч хэрэгцээ болсон байр орон сууцаа худалдан авахт нь хүртэл татвар авч байгаа нь буруу гэлээ. За иймд татварыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн юм. Гэхдээ үл хөдлөх хөрөнгөний татварыг хавтгаар болон тэглэх биш, иргэдийн амны орон сууцныхыг тэглэх нь чухал. Иймд тухайн орон сууцыг борлуулж ашиг олох зорилготой байна уу, хувийн хэрэгцээнийх байна уу гэдгийг нь ялгах шаардлагатайг хэлж байлаа. За ажлын хэсэгч үүн дээр санал дүгнэлт боловсруулж шийдэл гаргахаар ажиллаж байгаа юм а. Сангийн амнаас өгсөн тоо баримтыг үзэхээр 2024 онд 75 тэрбум төгрөг цугласан юм байна. Яг энэ 2% татвараас. Тэгэхээр энэ 75 дотор чинь нөгөө хотын төвөр байдаг үнэтэй газруудыг зарсны төлбөр, олон байртай хүмүүс байраа зарсны шимтгэл, за тэгээд нөгөө нэг байрны бизнес эрхэлдэг change гэж ярьдаг те. Энэ хүмүүсээс авсан бүх татвар нь нийлэл 75 тэрбум болж байгаа байхгүй юу? Бидний санаачилсан юм юу вэ гэхээр өөр дээрээ нэг байртай, нэг байшинтай хүмүүст л хамаарах юм. Олон нийтэд шууд хамааралтай. Тэгэхээр энэ 75 гэдэг тоо чинь багасаа 50 болно тийм үү? 50 тэрбум. Бид нар бол өргөдлийн байнгын орондор энэ асуудлыг зарчмын хувьд дэмжсэн. Гэхдээ цаашид энийг авч үзэхдээ ажлын хэсэг байгуулдаггүй, засгийн газар чиглэл өгдөггүй, 2-3 юм дээр анхаарч үзэх ёстой. Нэгдүгээрт энэ бол яг иргэдэд ирж байгаа татварын ачааллыг хөнгөлөх гэдэг утгаараа нөгөө арилжааны шин чанартай change гэж ярьдаг тийм. Эсвэл үл хөдлөх борлуулалтын нөгөө компаниуд зах зээлийн журмаар одоо авч борлуулдаг энэ харилцаан дээр үйлчлэхгүйгээр зөвхөн иргэд өөрсдөө худалдаж авсан түүнийгээ борлуулах гэж байгаа зүйл дээр одоо үйлчлдэг байхаар хүрээ хязгаарыг нэг тэгж гаргах боломж байна уу? Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2% татвараас 2023 онд 56 тэрбум, 2024 онд 75 тэрбум төгрөг төлөвлөжээ. За энэ мөнгийг сум дүүргийн төсөвт хуваарлдаг юм байна. Эх онд энэ 2% татвараас нийтдээ 96 тэрбум төгрөг төлөвлөрүүлэхээр тооцжээ. Хэрвээ энэ татварыг хүчингүй болгочвол сум дүүргийн төсөвт цоорхоо үүснэ гэж татврын ерхий газар болон сангийн яамныхан тайлбарлаж байсан. За гэсэн ч улсын хурлын холбогдох байнгын хорооныхан энэ асуудлыг нааштайг нь хүлээн авч 100 мянган иргэний саналыг өнгөдөлөхгүй байх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм а. Өргөдөл санаачлагчийн зүгээс татварыг бууруулах асуудлыг хавтарж орхилгүй хурдан хугацаанд шийдвэрлэх нь чухал байгааг хэлж байлаа. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.